бол ажилд явахгүй амралт эхэлсэн аятайхан өглөө. За энэ бол ануужин. Үнэн дээр бол ануужин гэдэг нь би л дээ. Амралтын өглөө бүрийг энэ янзаар л эхлүүлэндээ харьцангуй тайван, нойрмог, бас утсанд дуудлага мессеж аль нь ирснийг харсан шигээр. Орноосоо босоод л өглөө болон хийдэг ажлаа хийхээр угаалгын өрөө орондоо сойзон дээрээ оогоо тухлуулж байгаад наашин цаашин дээшин доошн гэл шүдэгч зүлгэж өгнө. Харин сайхан цэцэгсийг саруул талаас түүгээд савангийн үлдвэрт аваачаад хөөстөө саван болгоод хөөхн нүрээ угааж гарна. Өглөөний хоолыг өөртөө, өдрийн хоолыг найздаа, оройн хоолыг дайсандаа гэдэг баха. Энэ чих учиртай шүү. Хэрвээ бид өглөөний цагаа идэхгүй өдөржин явбал элэгний үйл ажиллагаа яваандаа доголдож ходоодны шархлаа үүсч чихрийн шижинтэй болно гэж эмч надад хэлсэн юм. Тиймээс ч өнөөдөр хийхэд хэлбэр идэхэд амттай эрүүл мэндэд тустай хоолыг өөртөө зориулан хийж иднэ. Hello, Mr. Blue Sky, where have you been all the time? I've been looking for you through the blazing stars, but they don't seem to understand what I'm talking about. There's nothing really Хүүхэлдэйн кинонд дургүй хүүхэд байдаг болов уу? Бага насны дурсамж сэргээж баяр баясгалан өгөх хүүхэлтэйнээс би лав татгалзахгүй шүү. Дуртай наргагүй зургтны өмнө тухалж аваад л үзэндээ.
I'm just a dreamer, but I'm hanging on. Though I have nothing big to offer, I watch the birds how they dive and then go. It's like nothing in this world is ever still. And I'm just a shadow of your thoughts of me. But sun is setting, shadows growing. A long cast figure will turn into night. It's like nothing in this world ever seen. Sometimes the blues just a passing bird, and why can't that always be? Tossing aside from your birch's crown, just enough dark to see how you're the light over me. And by your side till where the ages roll into the strong and stunning meadow. The cowboy stumbling in the finest feet, and nothing good out there won't be you. Oh, sometimes the blues just a passing bird, and why can't that always be? The tossing aside from your birch's crown, just enough dark to see how you're the light over me.
why can't that always be? Tossing aside from your virtuous crown, just enough dark to see how you're the light over me. Something in the final street, and nothing good out there won't be you. Oh, sometimes the blues just a passing blur. Why can't that always be? Бидэнтэй хамтдаа үзэж та бүхэндээ сайхан өдрийн мэндийг хүргэе. Найрсаг Улаанбаатар хөтөлбөрийн хүрээнд зохиогдож байгаа. За Монголын амьд хөгжмийн ертөнцийн томоохон фестивал бол Playtime наадам. Тэгэхээр энэхүү наадамд оролцож байгаа бас уран бүтээлчтэйгээ хамтлаг дуучтайгаа та бүхэнд танилцуулж байгаа байлаа. Энэ удаа бидэнд өргөцсөн хамтлаг бол Аравт хамтлаг. Залуустай сайхан өдрийн мэндийг хүргэе. Өглөөний мэндийг хүргэе. За Аравт хамтлаг 2014 оноос хойш яг хамтлаг болоод үүсгэн байгуулагдсан. Хамтлагын хадлаар танилцуулаач ямар чиглэлээр ямар урсгалаар уран бүтээл төрөгдөг гэдэг. За ер нь танилцуул яасан хэрэгтэй. Манай дуучин Ямд орж. Тэгээд манай бөмбөрчин гандолоо. Тэгээд манай гитарчин Төгсөө. Би бас нөгөө гитарчин Төрөө. Тэгээд манай бас аргил гитарчин, бас гитарчин байгаа. Тэр манай өнөөдөр завгүй тэ ирээг байна та. Бас гитарчин мань хэмлээ. Болорсөх. Болорсөх. Гофкалит. Тэгэхээр хамтлаг яг ямар урсгалаар уран бүтээл төрөгд юм бэ? Хамтлагийн урсгал ерөнхийдөө мелодик метал талдаа. Гэхдээ яг бид нар яг тоглож байгаа хөгжим бол айгүй нэг тийм жоохон үндэсний маркийн үндэсний аялгаутай. Яг Аравт гэсэн хамтлагийг байгуулъя гэж хэн санаачлаа? Сартуул нэртэй явж исэн. Сартуул хамтлагтай. Тэгээ сүүлд нь бас нэр маань их жоох уг сартаа уул гэж бодож өгсөн чинь нэг манай аймгийнхны нэг болж таараа сартуул үндэстэн болох гээд бас нэгч тийм хүн байдгүй. Тэгээ бид нэр сүүлдээ ярилцж байгаа сүүлдээ Аравт гэдэг нэрээс болоод одоо уран бүтээл хийгээ явж байна. Эхний цомог маань нүүдлийн дайчд гэдэг цомог маань гарцсан байна. Одоо бас дараагийн ажлууд үе шат дараалалаар явж байгаа. Гүрэнгээ цомгийн ажилдаа орцсон явж байна. Уран бүтээлүүдээгээд. За хамгийн ихний цомог бол гарсан маань цомгийн талаар танилцуулаач. За энэ манай цомог болохоор нүүдлийн дайчд гэдэг нэртэй бидний анхны цомог. 10 дуунаас бүрдсэн. Энэ дундаас нэг онцлог дуу гэх юм бол тэр хамгийн сүүлд тэр Бид Монгол гэдэг нэг дуу. Энэ Бид Монгол гэдэг дуугаар онцлогтой гэхэлэр манай монголчин өдөвтэй метал хөгжим яг тоглоо явдаг 10 хамтлаг байгаа. Тэрний яг биднийг Аравтх нь болж яг 14 онд байгуулагдсан ба. Тэг анх noise metal-д ороод нэрээ Аравт болгоод цомгийнхаа ажилд ороод тэг гол нь яг тэр 10 метал хамтлагийн дуучид бөөнөр ингэж нийлж дуусан дуу ерөөсөө байдаг юм билээ шүү дээ. Ерөөсөө байдгүй яг бус Монголч гэдэг өөр газар өөр газар ер нь байдгүй юм билээ. Тэгээ бид аян зохиогоод тэгээд 10 хамтлагийн дуучтай бүгдийн дуудаж авчираа бүгдээрээ нийлээд яг энэ Бид Монгол гэдэг дуу гэсэн. Metal All Star. Metal All Star. Ирээдүйн өнөөдрөөс эхлэнэ гэж дуулдаг шиг тэрэн шиг метал хөгжмийн тийм дуу байдгүй. Тэгээд тэрүүгээрээ маш их онцлогтой тийм цомог болсон. Одоо тэгээ хоёр дахь цомгоо их гүрэн гэж нэрлээд тагаар 3 дуу хийцэн байж байгаа. Тэгээ бид нар 10 сарын 10-нд бие даасан тоглолтоо хийсэн. Сая 15 онд. Одоо цомгийнхаа баярыг гэсэн үг шүү дээ. Тэгэхээр энэ 16 оны 10 сард бас л ер нь тийм төлөвлөгөөтэй байна. Шинэ цомгоо гаргаад тоглолтоо хийгээд
Тэгэхээр хоёр дахь цомог бол ер нь төлөвлөгөө бол 10 сард л гарна гэсэн төлөвлөгөө. Ер нь бол тийм 10 сараас өмнө ер нь жил болох ер нь аль болох ер нь цомгоо ер нь бол гаргаалаа гэсэн тийм төлөвлөгөөтэй. Яагаад 10-т гэж нэрлсэн бэ гэсэн нэр яг 10 дахь хамтлаг учраас 10-т гэж нэрлсэн юм байна. Яг бол 10 дахь биш зүгээр яг энэ дуу хийх чад Монголын нөгөө бүх дууч бүх метал доолдох хамтлагуудыг цуглуулсан ч угаасаа л яг бид нар өөрсдөө ороод 10 болж таарсан байхгүй. Түүнээс шил амин таахан тараа байх гэдэг яаж ирдэлтэй байгаа байсан. Яг нэгний тухайд гэх юм бол 10 гэдэг чинь угаасаа ханаасаа артын нэгжтэй. Дээр үесээ 10 ч хамгийн бага нэг чинь хамгийн яг атгсан гар шиг ер нь бол тэгэл хамгийн нягт байсан юм уу те. Тэр утгаараа хэдүүл яг тэр нэрийг үг хэлж бодсон л та. Хамтлагийн нэрч дээр цомгийн нэр залуучуудын бас байгаа байдлаа тэгээд урсгал чиглэл металл хэдэж бас давхар Монгол хөгжмөө оруулдаг Монгол үндэснийхээ соёлыг бас оруулдаг гэхээр яхаар авахгүй бас Монгол залуучуудын бас омогшил мэдрэгдэж байна. Яг Playtime наадамд ямар уран бүтээлүүд тоглогдох вэ? 3 өдөр энэ жил бол анх удаа 3 өдөр зохиогдох гэж байна. Аль өдөр нь хэдэн цагаас аль тайзан дээр тоглох гэж байна? 3 дахь өдрөөр 26-ноор 8:20-с Playtime тайзан дээр тоглоно. Сүүлээс 3 дахь хамтлаг болж зоогдсон юмсан да. Бид нар өөрсдөө яг бас бүтэн тоглолтоо үзүүлнэ. Бас шинэлэг юм үзүүлэх маш их зарж байгаа. Урд нь бол яг хуу манай тоглолтоос саяны өнгөрсөн жилийн Noise Metal Fest 2015 дээр бид нар бол жижиг хэмжээний тийм уцаа хөгжмийн оркестртаа тоглож исэн анх удаа метал хамтлаг. Энэ жил Playtime дээр бид нар бас өөр нэг сони юм үзүүлэх гээд нууцлж байгаа бэлдэж байгаа гэх. Энэ бол нууц. Нууцлан цаашаа тэгээд бүр яг төгс болж ичл ярих хэрэгтэй шүү дээ. Тэгэхээр хичнээн уран бүтээл тоглох. За нэг 12 3 дуу тоглох. Хамгийн ол тэр чигт нь бол шинэ цомгийнхаа ус дорноодоос тоглоно л та. Тэгэхээр нийтдээ нэг 10 та. Мөгтөв цэвбосоо хөвмөдөө усараа ихтэйсэн зайлгаарээс Анх яагаад яг ингэж дуулгасан юм бэ? Яагаад зүгээр дуулахгүй заавалгүй бүр яг метал тэр зумнасаа тэр гэдэг ямар хаалаа гэх юм бэ? Яг ямар өөрөө ярьж байгааг сонсохоор жигийн дуу дуудахаар болохгүй байгаа байхгүй. Дараа сонслоо ярихаас тэгэл гэж болоод байгаа байхгүй. Тэгээд тухайн үед чинь л одоо хүн болгол дуучин байсан. Тэ нэг хэсэг бүр нэг хэсэг амар дуучид ихтэй. Тэгээ монголчууд өөрсдөө бас дуучаа ардсан. Тэ. Тэгэхээр би ч бас тухайн үед жоохон бахтайгүй сүрж явж үзье те арай өөр юм хий. Юу н би метал доолъё. Тэгээд анх энд дээр очиж исэн. Бас манай хүн бас сайн заа зөвлөсөн. Тэрний дагаас өөр хичээл зүтгэл бас энд нөлөөлнө л дээ. Хүн хилээч гэсэн бас өөрөө хичээгээ тэрэндээ тууштай явах. Тууштай явсны үр дүнд л одоо энэ маань гарч ирж байна да. Тэгэхээр хоолоо ер нь яг хамгийн удаандаа ер нь хэдэн минут ч юм уу. Бараг Noise Metal дээр чинь бараг 1-2 цаг бүр тасралтгүй. Миний ойлгож байгаа ус уугаалаа бол тэгэл дуулаад байдаг. Дуулаад ахгүй. Тайзнэр ус уугаал дуулаад байдаг. 2-3 цагийн тоглолтыг хийхэд бол бас бэлтгэл хэрэгтэй. Тэгэхгүй бол бэлтгэлгүй бол нэг бас жоохон байж байгаа л хоолой ч бас л хэцүү шүү дээ. Хүн болгоны тэгээд бас хилээд хилж байгаагаар тэгээд байгаад байхгүй. Маш сайн бэлтгэл. Хотод хэрэг ус дүүртэн тэр л лимит байх шиг ба тий. Тэр үрчлээд яваа. Тэгэл тэр үрчлээ тэгэл тэрээс хашаад. Арга хамтлаг хэдий байгуулагдаад одоо л 2 жил гэж байна. Хэдий ч хамтлагийн гишүүд бол маш олон жилийн туршлагатай залуучууд байгаа. Тэр ч үүднээс яг энэ метал рок энэ урсгал Монголд энэ хэр хөгжиж байна гэж та нарын харж байгаа. Ер нь одоо л нэг жоохон сэх гэж байгаа юм да. Хэсэг яг нэг 7-8 оны үед ч юм уу 6 оны үед ч юм уу нэлээд байсан шүү дээ Монголд. Үнэхээр сайн хамтлагууд байсан. Айгүй идэвхтэй үзэгчд олонтой тий. Тоглолт маш их үзэгчтэй айгүй гоё байдаг ус. Ер нь энэ 10 гарснаас хойш бол өрнөдөл байхгүй болсон. Яг түрүү жил Noise Metal Fest 2014 дээр бас л их баг хүнтэй байсан. Саяны 15 оноос ер нь бол үзэгчтэй. Гадны том хамтлагуудаас Монголд ирдэг болж тий. Метал хамтлагууд зөндөө олон хамтлаг ирлээ. Тэгээ бид нар ч бас одоо Ар Монголоосоо гээд
одоо гадны фестивалууд руу орж гадны хамтлагуудтай хамтарсан тоглолт нь одоо энэ зунаас оролцож эхэлж байна. Яг одоо сая 15 оноос л нэлийн сэргэж байгаа юм одоо хамтлагын жоо ширж байна те. Шинэ сайн хамтлагууд аяг гарсан байна. Арга хамтлаг ер нь цааш тань зорилгоос бас яадаг 16-нд яг юу хийх Playtime фестивалд орчоод ерөнхийдөө урагшаа бид нар урд нэлээд олон тоглолтоор бол явах тийм маршрут гарсан байна. Тэгээ бараг 9 сар 10 сар үед өөрөөсөө бараг энэ чинь яриад өргөжлүүлээд өөрөөсөө тоглолтыг бас хийх бодолтой. Энэ жилийн төлөвлөлт бол Playtime 2016 наадам дээр бүгдээрээ 26-ноор арв хамтлагтайгаа уулзцай залуучууд төрөлцөө ирээрээ. Ингээ бидний урилгыг хүлээн авсан бас ард хамтлагтай маш их баярлалаа. Ирээгүй нэг гишэнд бас мэд хүргээрээ. За баярлалаа. Тэгэхээр ямар гоё юм бэ? Би сая бүр бид Монгол гэдэг дууг яг ярьж байхад бүр за тэр дууг л бүр сонсъё. Заавал сонсъё гэж бүр яг дотроо бодож байсан. Тэгээд маш их баярлалаа ард хамтлагийнхандаа бас өндрөөс нь амжилтыг хүсье. Тэгээд Playtime наадам дээр уулзцгаая. За баярлалаа. Бидэнтэй хамтаас үзэгч та бүхэндээ баярлалаа. Энэ өдрийн өглөөний хамтлаг зочин болоо. Ард хамтлаг байлаа. Тэгээд ард хамтлагийг сонсох дуртай сонсогч үзэгч та бүхэн манаас Playtime наадам дээр очиж энэ хамтлагтайгаа уулзсан 3 өдрийг бас хөгжилтэй зугаатай өнгөрүүлээрээ бас амьд хөгжим дуртай бүх залуучуудаа бас Playtime наадамдаа урьж байна. Тэгээд бидэнтэй хамтаас маш их баярлалаа. Энэ өдрийн ажил амжилт хүсье. Дараагийн дугаараар иргэд уулзлаа. Тэр баяртай. За одоо манай хамгийн сүүлийн дуу арга хамтлагийн арга дуу байна.
Playtime 2016 олон улсын амьд хөгжмийн наадам 2016 оны 6 дугаар сарын 24, 25, 26-нд Монгол шитгэнд зохион байгуулагдах гэж байна. Арсаг Улаанбаатар биднээс эхлэнэ. Playtime дээр уулзцай залуучуудаа. Арсаг Улаанбаатар биднээс эхлэнэ. Playtime 2016 олон улсын амьд хөгжмийн наадам. When this is fine.